2200 жилийн төрч ёсны түүхтэй Монгол улсад минь сүүлийн жилүүдэд чухам юу болоод байна вэ? Манай ан гэх энэ хоёр ном ээлжилж төр барьсан өнгөрсөн жилүүдэд Монголын ард түмний амьдрал дээшилсэн үү? Улс орны хөгжлийг тодорхойлж, ирээдүйг гэрэлтүүлэгч боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэр, хөдөө аж ахуй гэдэг эдгээр салбараас хөл дээрэн бат зогсон хөгжиж байгаа салбар байна уу? Дээр хоёр ном Монголын ард түмний төлөө чухам юу хийсэн бэ? Юу чигээгүй шүү дээ. Зөвхөн өөрсдөө барьж үлдсэн шүү дээ. Тэр өөр юу хийсэн мэд? Би тэгж л ойлгож байгаа. Ягаад гэвэл төрд итгэхэд үнэхээр болсон. Ягаад гэж юм бэ гэхээр тэдний ярьж байгаа яриа дандаа тийм хийсвэр байдаг. Яг буухтаараа юуч боддгоо. Энэ бодлоо ярьж байгаа нөхөс энээр энэ юм хийчих шиг гэж хэлж бодол орж ирэх байсан. Юу чигээв? Хаста юу чигээв шүү дээ. Та вэдэг сайд гэдэг шүү дээ. Ерөөсөө хийсэн юм нүдэн харагдахгүй шүү дээ. Тэгэхээр оюутлага 5 цаг яриад байдаг тий. Тэгээд үнэн ч юм худаач юм тийм шүү дээ. Тэгээ удлаа нэг сая төгрөг өгнө гэсэн шүү дээ. Одоо тэр яаж өгөх гэж байгаа ямар гараар өгөх гэж байгааг хөвцөөгөө. Өдөр нэг сая чинь биднээр гэсэн өдөр хөвцөө удаарч. Тэгээ хөвцөөний үнэн ч юм худаач юм. Ямар ажил хийх вэ? Хоорондоо хувааж идэл байж энэ шим алга. Одоо хийсэн юм чинь харагдахгүй л байгаа шүү дээ. Ер нь миний хувьд болол түүхэд Аахар шахар зүйлийг дурдж боловч хурд хөрөн 2 орон рекорд тогтоосон Монгол ардын намын тусгаар тогтнолын урдангээс тооцвол энэ хугацаанд ядаж ганц төр хэмлэг улсын хэмжээний ихтэй сургуульч баригдаагүй. Үзэгч та санаж байгаа бол 2010 оны өвөл 1-р төрхөд өхөн халдвар гарч 20 гаруй няраа амьдралын амтыг дөнгөж мэдэрсэн даруйдан бурхны орондон буцаад заларч олон эхчүүдийг амьдын хасад унасан. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц ч төр хэмлэг баригдсан байна. Мөн одоогоос 2 жилийн өмнө оюутны хукам баригдах шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл тагч. Гэтэл энэ хугацаанд хичнээн чулан судалдааны төв цэнгэний хадар дэлгүүр хоршоо тэр бүхэл Монголд байхгүй том байшинтай шорон баригдав да. Хамгийн харамсалтай өнөөгийн төр засгийн удирдлагууд улс орны үндэс болсон эрүүл мэнд боловсролын салбар тогтоон харахгүй байгаа хэрнээ шоронгийн бүтээн байгуулалтад хамгийн их анхаарч хөрөнгө оруулалтыг тэр бомоор нь хийсэн юм. Ганцхан жишээ бол одоогоос 4 жилийн өмнө буюу 2008 онд гэхэд шоронгуудын байрыг томсгох, 6 метр өндөр бетонын хашаатай болгох, багт хамжин нэмэгдүүлэхэд 3 тэрбум орчим төгрөг зарцуулсан байна. Энэ бол 50 ортой төр хэмлэг барих боломжтой мөнгө. Гэсэн ч тэд төр хэмлэгийг биш шоронг сонгожээ. Шорон болоод бусад иргэдийн эрхийг хасах байруудад оруулсан хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд огцон нэмэгдсэн байдаг. Харамсалтай нь иргэдтэй бодиттой мэдээлэл өгч байх ёстой хууль зүйн яам энэ талаарх мэдээлэл цахим хуудаснасаа ор мөргүй хассан байгаа юм. Гэхдээ сүүлийн 4 жилийн дотор улсын хэмжээний бараг бүх шорон 6 метр өндөр бетонын хашаатай тус бүр нэг шинэ хорих барьтай болсныг санхүүгийн тайлангаас нь биш бодитоор харж болно. Эмнэлгүүд нь өвчтөн дон дарагдаж нур жунах хэмжээнд хүрчээд байхад тэд шорон л барьсан байна. Ноцтой гэмтрэгтнүүдийг чанд хорин оргохоо сэргийлэх нь хамгийн чухал ч гэлээ. Харамсалтай нь олон зуун сая төгрөгөөр болсон тус бетонын хашаа нь насанд чүрээгүй жаахан хүүхдүүдийн гарын аяар нур жунах хэмжээний чанартай баригдсан гэдэг нь өнгөрсөн 7 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан. Одоосох та бүхэндээ шуурхай мэдээ хүргэе. Энэ сарын 31 буюу өчигдөр зайсан дахь насан туршигчдийн хорих 411-р ангиас 6 хүүхэд ороглоо. Тэд хорих ангийн бетонын хашааг эвдээд оргосон байна. За өндөр хортгоор баригдсан тус бетонын хашаа нь харамсалтай нь 6хан хүүхдийн гарын аяыг даахааргүй баригдсан гэхэд гайхмаар 16 настай хүүхдүүд ямар харахвш газар ухаад оргоно л гэж байхгүй. Тэд мэдээж тэр бетонын хашааг нураасан эсвэл цоолсон. Гэхдээ энэ талаарх мэдээлэл хууль зүйн яам дахиад л нууцлдаг юм. Салбарын сайд дарга нар нь Монгол залуусыг батбөх өндөр хашааны цаана хорихын тулд бүхэл аргаан хэрэгжилж байхад харин доод чууд нь өгсөн мөнгнөөс нь тонччихсан бололтой юм. Тэгээгүй бол юу гэж хүүхдүүдийн гарын аяар энэ хашаа нурж байх вэ?
Оргсон хүүхдүүд хэдэн сарын дараа бүгд баригдаж, дээд тал нь 17 жилийн хорих ял орсон. Одоо дөнгөж 15-16 настай тэд 17 жилийн дараа хүмүүжээд гарч ирэх болов. Манай улс хүн амын тоогоорон Азид сүүлийн 5-д ордог. Гэтэл ялтны тоогоорон эхний 5-д жагсаж байна. Ялтнуудын 70 гаруй хувь нь 25-аас 35 насныхан байна. Манай улсад өнөөдрийн байдлаар 26 шорон байна. Үүнд 8000 орчим хоригдол хоригдож байгаа юм. Шоронгуудын гадуур өндөр өртгөөр баригдсан өнөөх бат цагаан бетонын хашаас үндэрлэнэ. 6 метрийн өндөртөө тус хашаанд бараг л цагаан хэрмийн датай томоохон бүтээн байгуулалт. Үүнтэй дүйцэх хэмжээний хөрөнгө оруулсан том бүтээн байгуулалт өнгөрсөн жилүүдэд манай Монгол улсад лав хийгдээгүй. Өнөөдрийн төр засгийн удирдлагуудаар түмний хүүхдийн хомруулан хорих барин инхүү бэлдэж байна. Энэ бол нийслэлийн төвөөс 8000 км-т байдаг ганц удгийн шинэ хорих барь. Ердөн 3 хаан жилийн дотор баригдсан юм. 5 хэсэгтэй ашигтай талбай нь 18800 м2 бүхий энэ байшинг гүйцэх барилга Монгол байхгүй. Ер нь энэ барилгыг бол 5.5 тэрбум төгрөгөнд барьж үйд ашиглалтанд оруулж байгаа. Хий гэж хичээх юм бол хийж болдгийн жишээ энэ байна. Уг нь хууль зүйн дотоодгийн яамны үндсэн үүрэг бол өчүүхэн төдий халтарч гიშгсэн залуусыг баривчлан хорих бариан бэлдэх биш. Ард түмэн хэрхэн гэмтрэгээс хамгаалах вэ гэдэгт онцгой анхаарах ёстой. Тэгээд ч энэ хашааны цаана улс орныг ноцтой хохироож, ирээдүйн монголчуудын амьдрах орчныг булааж, хууль зөрчсөн эрх мэдэлтнүүд ордогвэ гэдгийг ард түмэн мэднэ. 28 шоронтой жилдээ 24,000 гэмтэрэг өртөгдөж шүүхээр шийдэгддэг байна. Тэгэхээр өнгөрсөн нийгэм маань за шорон байсан гэж үзэж байгаа бол одоо бид бүр яндагийн нийгэмд амьдарч гэж хэлж тоо гарч ирж болж байна. Улсын хэмжээнд эрхийн хасуулан хоригдож байгаа хүмүүжигчдийн 70 гаруй хувь нь эд хийж үтэх насны залуучууд байна. Тэдний дийлэнх нь хулгай, дээрм, танхайн хэрэг толбогдсон. 2011 оны байдлаар гэхэд улсын хэмжээнд 19197 гэмтэрэг бүртгэгдэж, үүнд 17982 хүн сэжигтнэр шалгагдсан байна. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар өнгөрсөн онд гэмтэрэг толбогдсон 17982 иргэдийн хамгийн их нь 18-аас 25 насны залуучууд 8786, 30-аас 35 насны залуучууд 2571, 18 хүртэлх буюу өсвөр насны хүүхэд 1163 байна. Үүнээс харахад Монгол улсын олон мянган залуус жил бүр шорон руу илгээгдэг ажээ. Гэтэл Монголын шорон бол хүнийг хүмүүжүүлэхээс илүү нөгөө талаараа насан туршин эдгэшгүй өвчтэй болгодог газар юм. За хэрвээ үгүй юм бол яагаад зөвхөн сүрийн өвчтөй хоригдлуудыг хордог хорих анги хүртэл тусдаа байдгийм бэ? Сүрээгийн хүнд хэлбэр бол үлдэцэгтэй хүний хөдөлмөрийн чадварыг алдагдуулдаг, цаашлаад амь насанд ч аюултай. Эхний одоо 7 хоногоос эхний хэдэн сарын дотор бол тэр шоронгийн амьдрал тасн цогцох сэтгэл зүйн дарамт тэр хүний одоо өөрийнх нь гимшиж байгаа гимшил энэ бүхэн нийлээ сэтгэл зүйн маш хүнд хэлбэрийн дарамт болж хувирдаг. Хамгийн элбэг тохиолдож байгаа өвчин бол халдварт өвчнүүд. Энэ дотор бол нэгдүгээр байрны сүрийн ордог. Гэмт хэрэгт бол холбогдож байгаа сэжигтэй этгээдээр татагдж байгаа этгээдүүдийн дийлэн хүн ерөөсөө л ажилгүй. Ажилгүй дотроо ямар төрлийн гэмт хэрэгт илүү их холбогдож байна гэхээр хулгайн гэмт хэрэг байна, дээрэн булаалтын хэрэг, баар цэнгэний газрууд Монгол улсад маш их байна. Архи сохтууруулахын давталтан борлуулдаг, түүгээр үйлчлдэг газрууд насанд хүрсэн хүрээгүй одоо насанд хүрээгүй хүүхдүүд төртөл үйлчлэх юм байдал нь одоо жишээлбэл залуучуудыг илүү их зугаа цэнгэл рүү уруу татж байгаа байдал ажиглагдаж байгаа. Ажил хийх сонирхолгүй болгож байна. Зөвхөн зугаа цэнгэлтлэр одоо өдөр хоногийг өнгөрөөх сонирхолтой залуучууд их байгаа нь одоо бас энэ гэмт хэрэг үйлдэгдэх нэг шалтгаан нөхцөл болж байна гэж хэлж болно. Үнэхээр хүн ажилтай, авсан цалин нь амьдралд нь хүрэлцгүй хэмжээтэй байвал юу гэж арга ядсан мэт 10,000 төгрөг хулгайлаад хорих ялаар шийтүүлж байх билээ дээ. Өнөөдөр манай улсын эдгээр шоронгуудад хоригдож байгаа залуусын баггүй хувийн яг л энэ ядуурл ажилгүйдлээс амьдралдаа алдаж гიშгсэн иргэд байна. Тэр бүхэл сан сургуу байдлаас автын ослог хийсэн хүмүүс их байгаа юм.
манай хүн бол автослын хэрэгээр орсон. Харин байнга ирсэн. Энд би олон удаа ирж байна. Олон удаа ирэхэд ер нь энэ юу ажиглагдаж байна энэ харах ангид дээр ямар хөө насны хүмүүс харагдаж байгаа шиг байна. Ер нь бол ихэнх нь дандаа залуучууд байдаг. Тийм учраас ерөөсөө боловсролд маш их анхаарал тавих хэрэгтэй. Боловсролыг тэр тусмаа ерөөсөө хүмүүсийн оюун санаанд нь чиглүүлсэн. Тийм л юм хиймэр санагддаг байхгүй юу? Тэр хэцүү газарт хэдэн удаа орсон бэ? Яг ямар хэрэгээр орсон? Би тэр газар руу 3 удаа орсон. Дандаа л ер нь голцоохон танкаар орж байна. Тэнд ер нь ял эдэлж байгаа хүмүүсийн нийгмийн байдлыг аваад үзэхэд та нар харж ирсэн үү? Ер нь яг ингээд нийгмийн хэмжээнд бүр айхтар ард олныг хохирооц хүмүүс тэмтнийг орж ийн эсвэл ядарсан айл хүмүүс байна уу? За ерөнхийдөө ард олныг бол тийм айхтар хохирооц усуд байдгүй шүү дээ. За яг хөөмөрт ард эрт нь хохирооц болсон тийм усуд бол байдаг. Тэр усуд бол зах хэмжээний бас тодорхой хэмжээгээр улсаас хуулиас Монгол улсын хуулиас хаста ялаа үдлэл үргэлж явж байгаа болсон. 100,000 төгрөг дээрэмцэн, 50,000 төгрөг дээрэмцэн, гар утас дээрэмцэн ийм залуучуудад 10 хэдэн жилийн үе явуулчихлаа. Тэр усууд цаана яах вэ? Дандаа ядарсан айлын хүмүүс ихэнхдээ байна гэсэн үг үү? Голцоохон доллар нь ядарсан айлын хүмүүстэй. Яг одоо мөнгөн дээр тогтдог оруулалт болсон байлгүй дээ. Мөнгөтэй асуудал нь ардгүй юм шиг шүү дээ. Одоо миний болохтой зэрэг санамсаргүй байдлаар явж байгаад нэг согтуу хүмүүс одоо нийгэмч одоо ерөөсөө нийлээ аригталт болсон байна шүү дээ. Тэгээд одоо миний хүү чинь явж байгаа л нэг согтуу үнийг одоо орхиж авсан хэрэгээр одоо ингээл ял авчаад байгаа. Тэгэл одоо ингээл хүүгээ эргээл эрэхтэй зэрэг одоо энд одоо дан залуучууд 18-аас нэг 25 орчим насны залуучууд тийм болохтой зэрэг хараад би бас нэр хүүхдүүдийг айгүй өрөвддөг байхгүй юу. Миний нэг ганц эмзэглэж авдаг зүйл бол одоо өчнөө олон сая төгрөг идэж уусан өчнөө хэрэг төв хийсэн том энэ одоо авилгалчид ялц юм ахгүй тэгсээрээсээ юу яагаад өршөөгдөд ямар улсууд болох тэр өршөөлийн хууль нь үйлчлээд зүгээр ингээд одоо хуучны өршөөлийн хуулиуд ерөнхийлөгчийн урд нь гарсан өршөөлийн хуулиуд нөх тэр яг ямар зүйл анги байдیں۔ Тэднэр нь одоо энэ хүүхдүүд одоо энэ ард иргэдэд болох тэр өршөөлийн хууль нь ерөөсөө үйлчлэхгүй. Тэгээд ингээд одоо их мэдлэлтүнгүүд болох тэр өршөөлийн хууль нь үйлчлээд тэдний болох тэр өршөөлийн хуулиар гарчаад тэгээд дээрээс нь одоо цагаад нь гэдэг ингээд явж байгаа л дээ. Хэн нэгнийг орхиж явсныхаа төлөө насан туршдаа гэмт хэрэгтэн нэр зүүж, шорон гэхэн аимшигтай харан хүннүхний цаана олон жил сууж, залуу насаан үдэн гэдэг үнэхээр харамсалтай. Тэрээр энэ өндөр хашааны цаана орохоос өмнө такси унаад ар гэрийн тэжээдэг байсан бол 5 жилийн дараа наранд гараад юу хийх болов? Түнд өрдөх шигэн таксиг хөлөглөж иргэдэд үйлчлээд амьдралан босгох сэтгэл үлдсэн байх болов. Шорон хүнийг хүмүүжүүлж, нийгэмшүүлж чаддаггүй. Орчин байдлаас өөрөө өөрсдөө ханаас болох болоо да. Хүмүүжих нэг нь хүмүүжих байх. Тэг гараад ирэхэд нь тушаад авах. Одоо ингэж амьдрал гэж юм шүү, ийм ажил хий. Ингээд тусаад авах. Усад аргэр найз нөхөд одоо нэг мал та одоо нэлээд олон жил тэр газараар явсан шүү дээ. Эргээд харахад та амьдралдаа юугаа алдсан бэ? Хамгийн чухал нандин гэвэл би амьдралдаа өөрийнхөө сайхан залуу сайхан гэсэн л алдсан. Тэнд бас нэг хар тамхитай ойролцоо төрлийн навч ургамлыг сүүлийн үед одоо залуучууд маш их хэрэгэлдэг болсон гэсэн. Би 12-нд байхад тэр нэг өвс байдаг юм байл л дээ. Өөрөө сурч утсан. 3-4 удаас хараад ерөнхийдөө чигтүүлээрэл ямар ч тийм мэдрэлгүй тийм л болчихдог. Гэхдээ тэрийг бол ангийн тэр хариуцж байгаа одоо хянагчтай ангийн удирдлага байгууллагууд тэрийг бол нэг сайн мэддэггүй шүү дээ. Ягаад гэвэл тэр болгоны чинь нууцлдаг. Одоо Тэгэд гарч ирсэн хүмүүс ажилгүй гүйв түүгээд татаад Эгүй хөрөнгөрүүлэлтээр шинчлэгдэн сайжирч тоон улшир сорвга олон шоронгуудад Монголын олон аавын хүүхдүүд өчүүхэн төдий хальт хичгснийхэн төлөө насан туршдаа гэмт хэрэгтэн нэр зүүж тэр бүхэл хар тамхичин болж байна.
Хичнээн олон залуус энэ харанхуйгаас гэрэл рүү харж чадахгүй тамд живэ болсон. Тэднийг энэ харанхуйны рүү түлхэхээс өмнө сайн мэрэгжил эзэмшүүлж ажилтай болох гэд анхаарч болоогүй гэж үү? Ядуар түмний хүүхдүүдэд Монголын хууль ингэж үйлчлэх хэрнээ албан тушаалтан болон эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэг байлаа. Өнөөдрийг хүртэл олон арван хохирогчтой нийгэмд их хэмжээний хохирол учруулсан зоос банкны чудаанжин хэрэг үнэн мөрөөр нь шийдэгдээгүй л байна. Вак орон сууцны удирдлагууд хадгаламж зэдийн хоршоодын эжид Анод банкыг дампууруулсан эрхмүүд 7 дугаар сарын 1-ний эжид худал хэлж ард түмнийг олон жил дарлаж байгаа улсын хурлын зарим гишүүд цагаан захтууд энэ бетонын хашааны цаана суудгүй үнэ. Тэгэхээр энэ засгийн толгойд байгаа эрхмүүд шоронг ард түмэн хорих зорилгоор л байр талбайг нь томсгоод хэрмэн ханаар хашаад байгаа юм гişүү. Бас нэг баталгаа бол 2008 оны сонгуулийн үр дүн лоббирдэж төрийн толгойд орсон цагаан захтай хар мөрт эрхмүүдийг эсэргүүцсэн олон мянган залуусыг хомролон хорж шоронгоор зүрхийн хүлснийг түүхгэрчилнэ. Тухайд намын байрлал чулуу шидсэн ганц жишээл виски хулгайлсан гэх мэт 800 гаруй залуусыг барьж хорсноос 300-д нь танхаа хэрэгээр шууд 5 жилийн хорихял өгсөн байдаг. Энэ жилийн хувьдч гэсэн хууль хүчний байгууллагууд цагдаа нарын бамбай хамгаалалтын малгайнуудыг төмрөөр бүрэн шинчилж бүх бороо хойнуудыг цахилгаан болгон 6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 15-ны хүртэл хугацаанд дан эрэгтэй цагдаа нарыг жижүүрт гаргах хуваарийн эртнээс гаргасан байгаа. Ерөөсөн энэ сонгуул лойвэрдэж хууль зөрчиж сурсан манан доторх бүлэг олигархууд нэгэн зүйлд бэлдээд байгаагийн илрэл биш үү? Чухам юунд бэлдэж байгааг хууль зүй дотоод хэргийн сайд нямд оржоос асууж байна. Тэрээр төрийн цагдаа ард түмнэн бууд хэрэгтэй байх тухай хууль санаачилсныг мартаж болохгүй. Гэтэл цагдаа ч гэсэн ард түмний хүүхэд байлаа. Дэлхийн улс орнуудад нэг иргэнд ноогдох хэмжээгийн орны тоогж байдаг бол манай улсад насан турсан иргэнд ноогдох шорон 20 хорооны тоогих ойлголт бий болжээ. Учир нь улсын хэмжээнд хорих, баривчлан хорих, эрүүлжүүлэх газар гэсэн нэртэй иргэдийн эрхийг хязгаарласан газрууд 100 гаруй байна. Гэтэл 2.7 сая хүнтэй манай улсаас ердөө сая гарын насан турсан иргэд байдаг. Тэрчлэн манай улс гэмт хэргийн гаралт, гэмт хэрэгтний тоогоор нь дэлхийд 16-ад, ялтны тоогоор нь Аз твэд эхний 5-д жагсаж байна. Яагаад манай улс ингэтлэн дорой итж ард иргэдэн шоронгоор хүмүүжүүлэхэд анхаарна вэ? За 2011 онд гэмт хэрэгт холбогдсон нийт иргэдийн 70 гаруй хувь нь буюу 10,088 нь ажилгүй гэсэн судалгаа гарчээ. Тэгэхээр энэ нийгэмд нүүрлээд байгаа ажилгүйд бас ядуурлан Монголын мянган залуусыг гэмт хэрэг рүү түлхэж хар нүхэнд унгааж байгаа нь дээрх мэт олон судалгаанаас харагдаж байгаа юм. Тэгэхээр Монгол залуусаа алдсныхан дараа хаана хорих вэ гэдэгт анхаарахаас илүүтэй яаж ажилтай, орлоготой, архинаас хол байлгах вэ гэдэгт анхаарах нь өнөөдрийн төр засгийн нэн тэргуунд хийх ёстой ажил байлтай. Хүнийг хүмүүжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол хөдөлмөр гэдгийг амьдрал бидэнд баталдаг. Тэгвэл буруу зүйлийг хийж хууль зөрчсөн эдгээр залуусан хөдөлмөрөөр хүмүүжүүлэхэд яагаад анхаардаг юм бэ? Энэ бол баян зүрх дүүрэгт байдаг тоосгоны тодтолтой 409-р хорих анги. Цагтаан энд хүмүүжиж байгаа ялтнууд хажуудах тоосгоны үйлдвэртэн ажилладаг байсан. Гэтэл бидний очоод үйлдвэр хаалттай байлаа. Улирлын чанартай ажилдаг юм бол өвөлдөн хүмүүжигчд хийх ажилгүйг юурч биенээ дарамтлаад тосвын хөрөнгөөр өдөртөн 3 хооллоод л зүгээр сууж байна. Тэрчлэн Авдрантын 403 дугаар хорих ангийн хүмүүжигчд цагтаан мөн л энэ чулууны үйлдвэрт ажиллаж улс орондон хэрэгтэй зүйл хийхин зэрэгцээ өөрийн сэтгэлдэн хөдөлмөрийн амтанд орж байсан. Гэтэл өнөөдөр мөн л үйлдвэр нь балгас болоод хоригдлууд өрөөндөн гүйвэрчсэн. Хийх ажилгүй зүгээр сууж өдрийг өнгөрүүлж байгаа залуусын сэтгэлд юу эцорох вэ?
Ажилгүй гэртэн удаан суусан эмэгтэйчүүд хүртэл сэтгэл нь тавгүйтэж ааш нэр гэдгийг олон хүн хэлдэг байлаа. Тэгэхээр энэ хамгийн гол нь тэр нийгмийн ажилтан тийм соён гэгэрүүлэгч хүмүүс энд хэрэгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй. 4 сарын хугацаанд 5-6 сарын хугацаанд энэ хүмүүсийн зүгээр сууж явах хооронд нь тэр хэрэгтэй сэтгэлгээний талаас нь ном уншуулдаг байдаг юм уу? Тэр хүнлэг чанар, хүн чанар гэж юм тэр талаас нь тэр нийгмийн ажилтан юм гэмэр санагдаж байгаа байхгүй. Одоо миний ойлгосноор бол энтхийн нийгмийн ажилтан уцаар ярихаас ажил хийдэг юм шиг л шүү дээ. Тэгээ оруулж байгаа сонин мэдээлэл нь гэсэн чинь сэтгүүл сонирхсан жаа ламсын өдрийн сангаас өөрсөө нь оруулж өгч байгаа. Хитрхи залуучаад хитрхи их хүн бүр одоо бүр энд бол ерөөсө бүр хийх юм олж чадсан даан залуучууд зөндөө орлон залуучууд байна. Тэгээд одоо зүгээр бошоохон жоохон айхтад ажил хийхээсэн л гэсэн усуд яг нь ажил хийхдээ хоног хугацаа авдаг болохтой зэрэг тэрэндээ л бас бодол гэж байгаа шиг шүү дээ. Танай үуч одоо согтуу үнийг орхиж явсныхаа төлөө 5 жилийн ял авчлаа тий. 5 жил шоронд хоригдоод эрхээ асуулчаад гараад ирэн та ер нь ирээдүйдний хэр санаа зовж байна? Санаа зовжлаа л да. Одоо яг л ид бүтээх насан дээр энэ сайхан насан дээр орсон болохтой зэрэг одоо ямар дэстэ нэрэн чигэ болсон үнэхээр л санаа зовж байна. Тэгээ ер нь хэр хэмжээнд хүнийг одоо хөдөлмөр аль болохоор ажиллаж хийх хэрэгтэй. Энэ ер нь одоо хүмүүжж байгаа хүн ч бай, инги одоо манай залуучууд ч бай. Одоо сайхан 10 эдтэй, 20 эдтэй, 30 эдтэй тэр залуу сайхан насны хүүхдүүд одоо архил ууж штэ өшөө одоо ажил хийхгүй штэ. Нэг л юм бэлэнчлэх сэтгэлэл одоо төвчм байна гэдгийг их чинь бас хэлж байна. 18 настай шаламж, 90 настай шаламж, 60 настай шаламж болж байна. Хүнийг хүмүүжүүлэх хамгийн гол арга бол одоо хөдөлмөр гэдэг штэ. Тэгэхээр тэр газар бүх хүмүүс ажиллаар хангагддаг. Ажлаар бол тэнд бол хангагдчих. Яг бүх улсууд бол нийт бүгдээр ажлаар хангагдчих чадахгүй шүү дээ. Одоо 300 гаруй хоригдолтой тийм хорих анги байлаа гэх чинь за 100-ны 50% л ажил хийж байна да. Хүмүүсээс бусдаас те ер нь юу хүсдэг вэ? Юу хүлээдэг вэ? Намайг бас нэг таньж мэддэг тийм асуудал маань намайг энэ шоронд олон жил явцсан шүү. Энэ бас шоронгийн хүн шүү. Энэ хэцүү хүн шүү. Энэ хүн амар хүн шүү гэж л ойлгохгүйгээр намайг найзын журмаар, нөхдийн журмаар хөндлөж аваад хүн гэдэг талаас хөндлөж аваад ингээд байх юм бол тэр хүний надад өгч байгаа асардам итгэл хамаа замбраагүй энэ халамж иргэдэг ажил хийх огтын сонирхолгүй болгожээ. Нөгөө талаар хүнд ялтай хүмүүсийг ажил хийлгэх нь аюултай гэж эрх мэдлтнүүд хэлэх нь тодорхой. Хууль дүрмж ярих байх. Тэгвэл хууль зүй досоотргийн сайд хөвгүүтэйгэн хөр шамдрахын танс хоёр байшинган хоригдлуудаар бариулсан. Нэг хоригдол нь бүр сайдын хар шиг барьж хугацаанд амян алзан тухай олон хэвлэлээр мэдээлж байсныг эргэн саная. Салбарын сайдны хоригдлуудыг хувийн орон сууцаан барихад ашиглаж болсон юм чинь хүмүүжигчдийг нарийн хяналтанд дор ажил хийдгэж болохгүй гэх хүн олдохгүй л болов. Жирийн албан хаагчид нь ажиллаа хийгээд үүргээ биелүүлээд явж байхад тэднийг удирдлагаар хангах үүрэгтэй үлгэр жишээ байх ёстой дарга нар нь харин давраад налимдулж байна. Наранд амьдрахаас нарсанд амьдрах нь дээргэж даллах төр буюу төгсгөл. Тэргүй манай нийгэм ядуу ажил олдохгүй. Авсан цалин амьдрал төрөлцөхгүй байгаа энэ үед нарсанд байтугай наранд амьдарч байгаа иргэдийн амьдрал хүнд байна. Тиймээс зарим хүмүүжигчид ялаан эдлээд гарсныхаа дараа дахин хэрэг хийгээд ирдэг байна. Шорондоо ялтан шоронгоос гарч ирж шорондоо сонголтой байна гэдг бол манай шоронгийн өөрийнх нь бүтээгдэхүүн үндсэн үйл ажиллагаа явуулж байгааг л дутагдлаж хэлж штэ. Энд хүн тааламжтай бус байх ёстой штэ. Тэгэхээр энэ дээр дурлаад ирж байна гэдэг бол энд бас ямар нэгэн байдлаар доголдол суугаад байна л гэсэн үг. Далд байх энэ шоронгийн амьдрал болоод төрөөс барьж байгаа гэмтэргийн болоод шоронгийн талаарх бодлого нийгэмдэн огт зохицохгүй байгаа нь дээрх олон баримтаар нотлогдож байна. Шин шорон барьж шоронгийн нөхцөл сайжирсан хэмээн олон нийтэд сурталчлан ажилгүй залуусан шорон руу даллаж байхын оронд мэрэгжилтэй, боловсролтой, ажилтай монгол хүний төлөө Монголын төр засгийн эрхмүүд хөдөлмөрлөөсөө билээ.